Ирландд түрээсийн байр ямар байдаг бол гэж сонирхож байна уу? Тэгвэл танилцуулъя. Галтгооны өрөө маань. Галтгооны өрөөгөө бид нар дундаа ширэлж хэрэглэдэг гэсэн үг. За энэ пэйж бол дундаа ширэлж хэрэглэнэ. Хатаагч бас дундаа хэрэглэн. За энэ будаагч шиг читэн ингээд өөр өөрсдөө авсан тусдаа хэрэглэдэг гэсэн үг. Ерөнхийдөө ингээд нөгөө галтгооны тавилга галтгооны хэрэгсэлтэйгээ байдаг 85 тавхтайгаа. Гэхдээ ерөнхийдөө нөгөө нэг олон хүний хэрэгэлсэн юм чинь янз бүрийн хеликон авах магадлалтай гэдэг 85-га бол шинээр аваад өөрсдөө хэрэгэлсэн дээр юм шиг надад санагддгийн шүү. Ингээд бүгд ингээд галтгооны 85-тай. За энэ бол ингээд бид нар дундаа ингээд энд байдаг бүх хүмүүс ингээд дундаа хэрэглэнэ гэсэн галтгоо. За хөрөгчөө болохоор хуваачдаг бас. Хөрөгчөө хуваагаад ингээд бүгд ингээд хуваачдаг. Энэ бол миний хэсэг байгаа. Махны хэсгээ хүртэл ингээд хуваачдаг. Хамгийн доотлол нь минийх даа махтай. За ингээд энэ нэг түрээсийн өрөө байна. Одоо хоёр давхар лугангарыг. Нойлоо бас ингээд ширлээд хэрэгэлчихнэ. Шүршүүрт орохдоо ерөнхийдөө нөгөө нийтийн шүршүүр учраас тусдаа бас өөр ингэсэн шүршүүрт ордог тавчг аваад хэрэглүүл зүгээр санагддаг. За энэ нэг түрээсийн өрөө. Энэ бас нэг өрөө. За энэ миний өрөө рүү орж байна. За нөгөө шүршүүрт орохдоо тусдаа тавчг өмсдөг гэсэн шүү дээ. Ингээд тусдаа хэрэгэлцдэг. За өрөөний хувьд орж ирэнгүүт. За энэ бол сингл өрөө байгаа. Өрөөний түрээсийн хувьд бол энэ сингл өрөө 550 дээрээс нь биел нэмэгдэнэ. Биел ерөнхийдөө 50-аас 80 хооронд гарна. 550 сингл өрөө гэдэг бол маш гоё юм. За энэ шүүгний хувьд бол ингээд яг нэг хүнд бол болцлоо юм л та. Гоё ингээд юмаа зохицуулаад хийчихнэ. Бүх юмаа ингээд хийчихэж байгаа. Ингээд бүх юмаа гоё ингээд зохион байгуулад хийчих боломжтой. Дандаа нүүж идэг болохоор би өрөнд нь юмнуудаа ингээд бүгдийг ингэж гаргаж хийхгүй яаж хийдэг талаараа харуулъя. Одоо чинь ингээд бичиг хэрэгтийн юм гэхэд чинь ингээд бүгд ингээд нэг уух ингээд нүүлээ чамдаандаа хийхэд амар. Тэгээд бичиг хэрэгтэй холбоотой юм бүгд энд байгаа. Одоо жишээлбэл эм гэх юм бол энэ дотор миний бүх эмнүүд байгаа. Миний эмийн сан гэсэн үг. Бүх юм ингээд ерөөхдөө олон нүүдэг болохоор нэх амар ингэж тарааж тавьдаггүй. Туглаад тараагаа тавьдах боломж байхгүй. Одоо энэ шүүгэнд гэхэд ингээд нөгөө энэ дунд юу болохоор сингл өрөө болохоор надад ингээд оногдох нөгөө шкаф шүүгэний хувьд бол айгүй хүртэм цайтай тэр нь гоё байгаа байхгүй юу. За ингээд бүх юм юу. Ер нь ингээд нүүхэд ингээд биелэн энд тэгээд юу яд юм. Шуурны хувьд болохоор дандаа юм 3 оролттой залгууртай. Тэгээд дандаа ийм пилктэй. Ийм пилктэй Монголоос ингээд бид нарын чинь 2 шантай байгаа шүү дээ. Тэрэнгүүт тэр нь таарахгүй дандаа 3 оролттой залгууртай байдаг юм хэлээ шүү. Энд тэгэхэд ингээд дан хүнсний юмнууд. За нөгөө бок моко бол доор тавихгүй шүү дээ. Ингээд тусдаа өөрийнхөө өрөөнд тавьчихдаг байхгүй юу? Галтгооны өрөөнөөсөө бас бишээгээ хойшоогоо талбай руугаа гарчдаг. Эндээ яг хөөрхөн цэцэрлэгтэй. Нүгээрээ гараад ийшээгээ бас гараа авчиж болно. Хоёр талаараа гарах боломжтой. Хогоо англиад хийчдэг. Хог ачуулах болонгот яг нөгөө нэг хог ачуулах өдрийн ингээд тэр хуваартай өдрүүдтэй хашаанаасаа гаргаад урагш нь яг нэг тогтсон цэг байгаа. Тэр цэгт нь тавьчихна. Энд бас нэг сонин нэ штэ. Одоо жишээ нь ингээд нөгөө уснууд нь цуглараад дээшээгээ ингэж орд юм. Би бүр анх ийм байхад нь гайхаад байсан чинь одоо манай угаалгын машин юунаас нөгөө галтгооны миксерээс энэ төр гоожж байгаа ус энэ рүүгээ ингэж орд юм билээ. Их сони юм билээ. Тэгээд бас нэг өөр юм гэх юм бол бид нар нөгөө усанд орохдоо заавал ингэж халаагуургаараа хитер хэрэглэдэг. Энийг асааж унтрааж ээжэл хэрэглэнэ. Парны хувьд бол мөн халаагч асааж ээж халдаг учраас орж ирэхэд банк дээр халуун байна гэсэн ойлголт бол байхгүй. За бид нарын хувьд бол түрээсийн байраа одоо энэ нөгөө фейсбુક дээр байгаа Ирландын түрээсийн байрнуудын зарнууд одоо зарны группүүд рүү нэгдсэн байгаа. Эсвэл Ирландын монголчуудын группээс бас асууж болно. Ангийнхаа хүүхдүүдээс асууж болно. Бас сургуулиас асуух боломжтой. Танилынхаа хүрээгээр бас олох боломжтой юм замаар болно. За байрны түрээсийн хувьд болохоор сингл өрөө буюу ганцаараа байх боломжтой өрөө нь
ерөнхийдөө миний амьдарч байгаа энэ хотод бол 450, 500 тэгээд 700 хүртэлх хүнээр олох боломжтой. Тэгээд дээрээс нь сар болгон бийл нэмэгдэнэ. Бийл нь болохоор халаагуур захиргааны мөнгө орно гэсэн үг. Зарим газар интернетийн мөнгө орно. За тэгээд хосоор байх боломжтой буюу дабл бед гэдэг нь болохоор ерөнхийдөө 700-аас 900-ийн хооронд байна. За мастер өрөө буюу дотроо 0-тай, хоёулаа амьдрах боломжтой өрөө бол ерөнхийдөө 800-900-тай 1000-тай байна гэсэн үг. За тэгээд нөгөө өрөө түрээсэлнэ гэдэг чинь олон орны оюутнуудтай хамт бие биенээ хүндлээд дасан зохицож амьдрна гэсэн үг. Одоо жишээлбэл галтгоонд хин нэгэн хоол хийж явах юм бол бид нар галтгооны өрөө рүү орохгүй заавал тэр хүнийг хоолоо хийгээд дуусныхын дараа орж хоолоо хийнэ гэсэн үг. Зэрэгцээ тэнд түчигнээд байна гэсэн ойлголт бол байхгүй. Хэрвээ тэгээд хаус түрээслэе гэх юм бол бас хаус түрээслэх боломжтой. Үнэ нь 2000-аас ерөнхийдөө эхэлж байгаа. 2000 бол хамгийн хямдхан үнэ нь дунд чинь 3000 тайгаа. Тэгээд зар хамт оруулсан байгаа. Тэгээд зараас өөрсдөө ингээ боддоор нь харчиж болно. Хэрвээ наашаа ирэхээр сонирхож байгаа бол тэр Ирландын байрны түрээсийн группүүд болон монголчуудын групп руу ороод байрны ингээд үнэ хараад ингээд өөрсдөө тооцсон дээр бид нар нөгөө байранд эхэлж орохдоо барьцаа гэд яг сарын түрээстэйгээ тэнцэх хэмжээний мөнгө өгдөг. Тэгэхээр эхний сар ингэнэ штэ түрээсээ төлн дээрээс нь барьцаа гэд төлн гарахтаа 1 сарын өмнө мэдэгдээд барьцаагаа буцаагаад авах боломжтой.